Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. (1997) онд болж өнгөрсөн нэг гэмт хэргийг өнөөдөр та бүхэнд ярьж өгнө. За, Ким Медлин гээд 26 настай шаргал өстэй зөөгч эмэгтэй 1997 оны 3 сарын 29-ний хагасаа өдөр ээлжийн ажлаа хийгээд байж исэн. Энэ эмэгтэй болохоор эрчүүдийн клуб, за өөрөөр хэлэх юм бол тайждаг бааранд зөөгч хийдэг. Тэгээд 7 хоногт 3-аас 4 орой ажилладаг. Ерөнхийдөө энэ ажилдаа турштай байдаг гэсэн. За, яагаад гэхээр нэгт болохоор цалин сайтай, хоёрт орой ээлжинд ажиллаад тэгээд өдрийн цагаар бол зав чөлөөтэй байдаг болохоор өөрийнхөө дуртай зүйлдээ анхаарлаа хандуулах боломжтой байдаг гэсэн юм байна. За, тэр нь юу байсан бэ гэхээр моринуудаа арчлах, бас шинэ байраа тохижуулах тийм ажил байсан. За, Кимийн нөхрийг нь болохоор Bridger гэдэг. Энэ хоёр Монро хотоос зайдуухан газар 7 акр газар худалдаж аваад 1 жилийн хугацаанд гэхэд мөрөөдлийнхөө байшинг бариад 3 мориндоо хашаа хүртэл босгоод тэгээд барилгынхаа ажлыг дууссаны дараа байшиндаа нүүж ороод дотор заслаа хийгээд хэлчихсэн байсан. Bridger болохоор Монро хотод төрж өссөн хүн юм байна. За, тэгээд Ким бол тухайн хагасааны шөнө 2 цаг өнгөрч байхад ажил нь дуусаад ажилчдын өрөөнд орж хувцас солиод хамт ажилладаг хүмүүстэй баяртай гэдгээ хэлчихэд ажлынхаа арын хаалгаар гараад явсан. Тэгчээд зогсоол дээр байсан улаан өнгийн джип машин дээр явж очиод цүнхээ зорчигчийн суудал дээр тавиад гэрлүүгээ хөдөлсөн. За, ажлаас нь гэр хүртэл 1 цаг гарan машинаар явж хүрдэг байсан юм байна. Гэрлүүгээ хөдөлснөөс хойш 30 минут орчмын дараа Old Charlotte Highway гэдэг 2 урсгалтай замаар тэр бол явж исэн. За, тухайн замаар шүн бараг машин яваад идэггүй. Өөрөөр хэлэх юм бол хөдөлгөөн маш багатай. Аюулгүй 50 зам гэж тооцогддог байсан. Гэхдээ сүүлийн үед Ким бол ганцаараа энэ замаар шүн явахаасаа нэлээд айдаг болсон. Яагаад гэхээр яг 2-7 хоногийн өмнө нь шүн ажиллаад арчаад гэрлүүгээ явж явах үеэрээ тэр road rage буюу автозам дээрх нэг тийм эвгүй зүйлтэй тааралдаад энийг яг ингээд нөгөө автозамын маргаан гэж ойлгож болно. Монголд ер нь бас иймэрхүү төрлийн зүйл их үүдэн штэ. Хин нэгэн машин жолоодож явах үеэрээ бусад хүмүүстэй маргаан үүсгэх ч юм уу тийм нөхцөл байдал гэд ойлгочих болно. Тэгээд тухайн үед Ким яасан бэ гэхээр хин нэгэн итгээд Кимийн машиныг нь яг араас нь ойрхон дагаад ямар ч шалтгаангүйгээр гэрлээ ингээ гялцуулаад сигналаа байн дуургаад исэн юм байна л та. Тэгээд Ким болохоор өөрийнх нь ажилдаг баарнаас гарч ирсэн хин нэгэн хүн араас нь дагж ийн гэж бодоод ерөнхийдөө бол маш их айсан юм байна. Тэгчээ нөгөөх чинь машинаа нэг дэлгүүрийн гаднах зогсоол дээр байрлуулад тэнд байсан цагдаагийн машин дээр явж очиод тусламж хүсэж исэн юм байна. Тэгээд цагдаа хэлсэн зүйлийг нь сонсчоод нөгөө дагаад исэн жолоочийг хайхаар явсан. Тэгээ хайж авах үеэрээ бусад эргүүлийн цагдаа нарт станцаараа мэдээлэл дамжуулаад Кимийг шүн явах үеэр ингээд бусад цагдаа нар анзаарч авахыг уг нь бол хэлж исэн юм байна. За, тэгээд Кимийн хувьд цагдаа нар түүнийг хамгаална гэж бодоод баг зэрэг тайвширсан ч гэсэн нөгөө хүн нь ингээд баригдаагүй бас хин гэдгийг нь мэддэхгүй байсан болохоор жолоо барих үеэрээ ер нь ийм нэг баг зэрэг айцтай байдаг болцсон. За, тэгээ бас л шүн гэрлүүгээ харих гад явж исэн болохоор ямар ч байсан уцаа гаргаж ирээд нөхөрлүүгээ тэр олзаалгасан. Тэгээд нөхөр нь уцаа аваад гэрлүүгээ бас харж яах гэдгээ хэлсэн юм байна. Bridger болохоор 2 цагийн зайтай тийм нэг хотод болсон төгсөлтийн баярын тийм DJ хийж агаад буцаад ингээ гэрлүүгээ харж явж исэн. Ер нь баг гэртээ хүрэх чинь гэдгээ их нартай хэлсэн байна. За, тэгээ тэр хоёр хэдэн минут уцаар ярилцсны дараа Bridger бол гэрийнхээ үүдэнд ирчлээ гэдгээ хэлээд төгшөө орчоод би дахиад чам руу залгая гэд хэлсэн. За, тэгээ Ким болохоор за гэж хэлээд уцаа тавьсан. За, тэгээ ойролцоогоор 15 минутын дараа шөнийн 3 цаг болохоос арай өмнөхөн Кимийн утас дуурайад за, тэгээд нөгөө нөхөр нь залгсан байсан. Тэгээ нөхөр нь болохоор чи ойрхон явж байгаа мүү гэж асуусан чинь би Union Station рестораны хажуугаар дөнгөж өнгөрч байна. Гэр хүртэл ингээд ойролцоогоор 20 минут орчим болох байхаа гэд хариулсан байна. Bridger болохоор тухайн өдөр нэлээд ядарсан байсан болохоор би ингээд унтах гад бэлтэж जैन. Хэрвээ чамайг ирэх үеэр би унтцсан байх юм бол ямар ч тач сайхан амраарэ гэдгийг хэлээд ингээд уцаа тасалсан юм байна. За, тэгээ Ким жолооны ар замаа харцсан явж исэн чинь нүд сохлох шахуу тийм нэг гэрэл тусаад. За, тэгээ толондоо харсан чинь араас нь нэг тийм эгөө тод гэрэл асаацсан машин ойрхон дагаа явж исэн. За, тэгээ энэ үйл явдлаас хойш бараг ойролцоогоор
болохоор нэг цагийн дараа Bridger болохоор орон дээрээ өндөөж сэрээд цаг руугаа харсан чинь шөнийн одоо 3 цаг 59 минут болж исэн юм. Тэгээд Кимтэй ярьснаас хойш бараг ингээд 1 цаг өнгөрцөн гэдгийг бол тэр анзаарсан. Яг ярьж ах үеэр ингээд 20 минутын дараа би гэртээ харлаа гэж ярьжсэн ч гэсэн одоо болтол ингээд хажууд нь байхгүй байгаад нөгөөтг чинь гайхаад. За тэгээ орноосоо босоод нөгөө хоёр давхар байшингийнхаа бүх өрөөг шалгасан ч гэсэн Ким бол хаанч байгаагүй, бүр ямар ч одоо уулмөр байгаагүй. Тэгээ цонхороо харсан чинь Кимийн машин нь бол гэрийнхээ гадаа ерөөсөө байгаагүй. За тэгээ нөгөөх чинь галтгооруугаа яарч чоод уцаа аваад Кимийн утас руу залгасан. За утас нь бол хид хідэн удаа дуудсан. За тэгээ дараа нь болохоор нэг гэрхтэй хүн утсыг нь аваад Bridger мэдээж хэн бэгээ асуусан чинь нөгөө хүн нь болохоор Monroe Public Safety Department-ийн цагдаа байна гэж өөрийгөө хэлсэн. Тэгээ мэдээж гайхаад манай эхнэр хаанаагаан бол гэж асуусан чинь нөгөө цагдаа болохоор би мэдэхгүй байна гэж хариулсан. За тэгээд замын хажууд асфальттай байгаа энэ улаан өнгийн машин дотор энэ утсан дуурайд ахаар нь би авсан гэдгээ тайлбарласан. За тэгээ машин дотор бол хинч байхгүй байна гэж хэлсэн. За тэгээ хэдэн минутын дараа одоо 97 оны 3 сарын 29-ний одоо шөнийн 4 цаг өнгөрч явах үеэр тухайн газрын цагдаагийн мөрдөгч Bobby Hawk гэдэг хүн болохоор Old Charlotte Highway замаар одоо хойшоо чиглээд явж байсан. За тэгээ зогсоол бас байшингуудын хажуугаар явсаар агаад хотын зах руу хурч очоод зорж исэн газараа бол ингээд олж харсан. За тэнд нь бол замын эсрэг талд зогсож байгаа улаан өнгийн жип тэгээд ард талд нь зогссон одоо өөр нэг цагдаагийн машин байхыг олж харсан. Яваад очисон чинь одоо цагдаагийн ахлах офицер Simpson гэдэг хүн тэнд нь бол байж исэн баг. За тэгээд Simpson Hawkтай ярилцахдаа ойролцоогоор 15 минутын өмнө энэ жип ингээд гэрлээ асаацсан байдалтай бас тэгээд машин нь асфальттай замын хажууд байж байгааг нь би харлаа гэж хэлсэн. За тэгээд ойртоод очисон чинь хинч дотор нь байгаагүй. Тэгээ гар утас нь бол машин дотроо байж исэн. Тэгээ дугарахаар нь утсыг авсан чинь Bridger гэдэг хүн одоо эхнэрээ хайж байгаа. Тэгэд энэ утас нь болохоор ингээ эхнэрийнх нь утас. Тэгээ гэртээ одоо болтол ирээгүй байна гэдгээ хэлсэн талаар бол дуулгасан. Тэрнээс гадна энэ одоо нөгөө эхлээд очсон байсан гин Simpson гэдэг цагдаа болохоор яг 2-7 хоногийн өмнө нэг дэлгүүрийн гадаа Кимтэй таарлтжсэн болохоор машиныг нь хараа шууд таньсан гэдгийг хэлсэн. За ингээд нөхцөл байдлыг одоо нэгтгээд харахад бол Bridger гээд нөхрөн залгсан. За энэ болохоор Ким гээд эмэгтэйгийн машин. За харин Ким болохоор өөрөө хаана байгаа нь мэддэхгүй ингээд алга болцсон байдалтай байсан. Халк ч гэсэн ер нь бол энэ Ким гээд эмэгтэйг нэрийг нь сонсонгуудаа шууд таньжсэн. За яагаад гэхээр тэр Bridger гээд нөхөр нь штэ. Тэр нөхрийнх нь найз нь одоо энэ хүү Hawk гэдэг цагтаа юм байна л да. За тэгээд тэр болохоор гарч идэнгээ гаргаж ирээд машиныхын дотор талыг шалгахад зорчигчийн суудал дээр тийм нэг онгорхой төрөвч байгаа гэдгийг бол харсан. За төрөвчийг нь шалгасан чинь дотор нь болохоор кредит картууд, бэлэн мөнгө байсан ч гэсэн жолооны үнэмлэхээ ингээд хийцэн байх ёстой байдаг хэсэг нь бол хоосон байсан. За энэ нь болохоор ингээд нөгөө жолооны үнэмлэхээ зориуд гаргаад авсан юм шиг харагдчихсан. За эхний таамаг нь болохоор магадгүй ингээд Кимиг хин нэгэн цагтаа зогсоогоод тэр болохоор төрөвчнөөсөө үнэмлэхээ гаргаж ирээд үзүүлсэн. За тэгээ Monroe хотын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэс шиг жижиг байгууллага нь болохоор яг тухайн цаг үеэр ажиллаж исэн цөөхөн хідэн одоо ажилтнтай байсан. За Халк болохоор нөгөө Simpson гэж цагдаагаас яг энэ орой одоо цагдаа нар хин нэгнийг зам дээр зогсоосон уу гэж асуусан чинь Simpson болохоор аль хэдийнэ бүгдээр ингээд шалгацсан. За манай цагдаа нар ингээд хэнийг ч одоо зам дээр зогсоогоогүй байна гэж хариулсан юм. За тэгээ хамгийн анх энэ Hawk гэж цагдаад төрсэн бодол нь юу байсан гэхээр магадгүй Кимиг цагдаагийн одоо тийм хувцастай одоо цагдаагийн дүр хэсгсэн хүн зогсоосон байж магадгүй гэж бодсон. Яагаад гэхээр энэ газар ингээд олон жилийн турш одоо юм цэнхэр гэрэлтэй одоо дээрэмчд гэж нэрлэх үү яах вэ? Одоо юм цагдаагийн юм улаан эсвэл юм цэнхэр астаг гэрэл байгаад байдаг шүү дээ. Тийм гэрэл ашиглаад тэгээд өөрсдийгөө цагдаа юм шиг дүр хэсгсэн жолооч нар ялангуяа ингээд залуу эмэгтэйчүүдийг дарамталдаг олон арга мэдээлэл бүртгэгдчихсэн юм байна л да. Тэгэхээр магадгүй тийм хүмүүсийн нэг нь ингээд Кимтэй одоо таарлцсан ч юм уу, Кимд одоо ямар нэг зүйл учруулсан байж магадгүй гэж анхандаа ингээд бодсон юм билээ. За тэгээ бэжэтэл нэг машин ирж байгаа дуу бол сонсогдсон. Тэгээ тухайн машин нь болохоор нөгөө Кимийн нөхөр Bridger байсан байгаа. За тэгээ Bridger болохоор айгүй тийм сандарсан байдалтай эхнэрт нь юу тохиолдсон гэдгийг одоо мэдээж хоёр цагдаагаас бол асуусан байгаа. Тэгсэн чинь Hawk болохоор нөгөө найз нь шүү дээ. Тэгээд тайвшир гэдгийг нь хэлээд эхнэрт чи яг юу тохиолдсон, хаашаа явсныг нь олж мэдгээд бит хоёр энд ирсэн байна. Биднийг ирэх үеэр машины энд зогсож исэн, цонх нь ерөөсө хаграагүй, дугуун зэсэгдээгүй. За энэ ойр хаваар ингээд тэмцэл болсон гэх ямар ч шинж тэмдэг байхгүй байна. Магадгүй ингээд Кими машинд нь асуудал энэ төр гарсан байх. Тэгээд тусламж хайх гад явцсан байж болох юмаа гэж хэлсэн баг. За тэгсэн чинь Bridger болохоор ерөөсөө ингээд нөгөө хоёр цагдаагаас зөвшөөрлж авалгүй эхнэрийнхээ машины жолоочийн суудалд нь суугаад тэгвэл ингээд машинд нь ямар нэг асуудал гарсан юм бол шууд шалгаад үзчихээ л та гэж хэлээд гурагшин за бас ингээд арагшин хөдлөөд
анхныхын байрлалд бол буцаагаад аваачаа тавьсан байгаа. За тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө машинд нь ямар нэг асуудал энэ төр үүсээгүй доголдол энэ төр гараагүй гэдгийг ингэж бол хэлсэн. За хаалк болохоор ерөнхийдөө одоо энэ үйлдэлт нь жоохон дургүй байсан. Яагаад гэхээр одоо энэ газар чи өөрөө ингээд хэргийн газар бас байж магадгүй шүү дээ. Тэндээс одоо ингээд нотлох баримт ч юм уу ямар нэг зүйл цуглуулахын тулд машиныг хөдөлгөхгүй, тотгошоо орохгүй, өөрийнхөө хурууныхээ за бусад одоо өөр хүний хурууныхээ ч юм уу ямар нэг зүйлийг арилгахгүй байх бол маш чухал шаардлагатай байдаг. Тэ мэдээж Bridger-т бол баг зэрэг ууралсан ч гэсэн ерөнхийдөө бол ингээд нөхцөл байдал нэг л биш санагдчихсэн. За тэгээд Hulk болохоор өөрийнхөө машин руугаа очиод радиогоор одоо нэмэлт хүч дуудаад Кимийг явсан байж магадгүй учраас мөрийг нь мөшгөхөд одоо туслах цагдаагийн үнэрч нохоо авчруулахыг бол хүссэн юм байна. За тэгээд хэдэн минутын дараа дахиад 2 цагдаагийн машин явж чоод хэд хэдэн цагдаа нар бол нөгөө үнэрч нохоотойгоо бууж ирсэн. За Hulk болохоор жипний хаалгыг онгоолгоод нохоо бол дотгошоо явж ороод Кимийн эд зүйлсийг нь эхлээд бол үнэрлсэн. За тэгээд дараа нь бол нохоо газар дээр нэг мөр олсон юм шиг байдалтай болж эхэлсэн. За тэгээд Bridger болохоор нөгөө нохоог дагаад хамт явъя гэсэн чинь цагдаагийн зүгээс чи одоо энэ ингээ газраа машинаас холдохгүй байжээ гэж хэлээд нөгөөдөл нь болохоор нохоог дагаад замаар ойролцоогоор 100 м орчим явсан. За тэгжсэн чинь нохоо бол нэг зам руу эргээд орсон. За Hulk тэгээд бусад цагдаа нар нохоог дааж моднуудын дундуур байдаг тийм замын ойролцоох жижиг байшин руу очдог тийм урт замаар дээшээ өгсөд ингээд явсан байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө нохоо болохоор тухайн байшингийн гараж хүртэл үнэрлээд тэгээ тэндээ ол зогссон. Тэгэхээр Кимийн одоо үнэр мөр тухайн хэсэгт ингээд тасарсан гэсэн. За тэгээд Hulk болохоор нөгөө жижигхэн байшингийн хаалган дээр очиод хонхыг нь дарсан. Тэгээ хэсэг хугацааны дараа нэг эрэхтэй бол хаалгаа тайлсан. За шүн орой болцсон одоо ингээд бүр шүндүүл болцсон байгаа штэ. Тийм болцсон байсан ч гэсэн бүр ингээд сэрүүн унтаагүйч гэмээр нэг эрэхтэй цагдаа нар ирсэн догт гайхгүй байгаа юм шиг байдалтай тэр бол хаалгаа ингээд тайлж өгсөн байгаа байхгүй. Одоо түүний хэн болох сүүлийн хэдэн цагийн хугацаанд яг энэ орчмоор ямар нэг с ิจ гтэй зүйл харсан эсхийг нь асуусан. За тэр хүн өөрийгөө бол Nathan Hargett гэж танилцуулаад за ойролцоогоор яг 1 цагийн өмнө буюу одоо шөнийн 3 цаг 45 минутын орчимд гаражийн ойролцоо нэг тийм с ิจ бүхий машин ирснээс нь болоод тэр сэрсэн гэдгээ бол хэлсэн. За тухайн машиныг ерөөсөө ингээд урд нь харж байгаагүй ч гэсэн Texas-ийн улсын дугаартай байсныг нь анзаарсан. За тэгээ арын судалт нь болохоор нэг юм шаргал өстэй эмхтэй байсан гэдгийг бол хэлсэн. За тэгээ Hulk болохоор түүний одоо байшин за энэ ойр орчмыг нэгжих зөвшөөрөл хүссэн чинь Nathan болохоор зөвшөөрсөн юм билээ. За тэгээ Hulk бусад одоо цагдаа нарыг байшингийн дотортлыг шалгахыг даалгаад өөрөө болохоор гарч идэг асаагаад гараж руу явсан. За гаражийн хаалганы бариулыг нь эргүүлсэн чинь цоожгүй байсан. За тэгээ хаалгыг онгоолгоод дотгошоо одоо гэрэл тусгасан чинь тэрэн дотор нэг ачааны машин за тэгэл бусад ингээл багж хэрэгслүүд харагдсан. Кими одоо ямар ч уул муур тэнд нь бол байгаагүй. За тэгээд өглөөний 6 цаг орчимд нар мандах үеэр бол энэ хэрэг нь ингээд албан ёсоор сургаггүй алга болсон хүний хэрэг болж хувирсан юм байна. За ингээд цагдаа нар Old Charlotte Highway орчмын ой модыг нутгийн одоо иргэдийн тусламжтайгаар бөөнөрөө ингээд самж хайх ажиллагааг бол эхлүүлсэн. Харин энэ үеэр Hulk бас нөгөө Simpson гэдэг цагдаа энэ хоёр болохоор хэлцрүүгээ буцаад тухайн шөнө жижүүрт ажиллаж исэн дуудлага хүлээн авч исэн одоо нөгөө ээлжийн ажилтнтай ярилцсан. За нөгөө Nathan гээд байшингийн эзэнтэй бас ярилцаад түүний байшин бас гаражийг шалгасны дараа ингээд тэр хүнийг бас с ิจ гтний тооноос шууд хассан юм билээ. За тэгэхээр одоо энэ Nathan-ы харсан гэдээсэн гаражийнх нь гадаа эргэлдээд байсан Texas-ийн улсын дугаартай машиныг олох дээр одоо анхаарлаа ол төвлөрүүлж эхэлсэн. За тэд нар бол тухайн шөнө замын шалгаалт с ิจ гтэй машинтай холбоотой дуудлага байсан эсхийг шалгаж үзсэн ч гэсэн одоо нөө диспатчер нь болохоор ямар ч тийм хүнийг ерөөсө зогсоогоогүй ямар ч мэдээлэл биднэрт байгаагүй гэж хэлсэн юм билээ. Гэхдээ яг нэг дуудлага байсан нь юу байсан гэхээр шөнийн 2 цаг орчим за өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө Кимтэй хамгийн сүүлд холбоо барьснаас ойролцоогоор 1 цагийн өмнө нэг машин болохоор ингээд замын хажуугийн шуудуу руу орсон тухай дуудлага бол ирсэн юм билээ. За тэр нь болохоор Кимийн одоо тэр нөгөө машин олдсон газраас нэг тийм хол биш тийм газар байсан. За Hulk болохоор тухайн дуудлагын дагуу хэн очсон бэ гэж асуусан чинь 491 дугаартай машин. За тэгээ тэр машиныг болохоор шинэхэн ажилд орсон Josh Griffin гэж цагдаа жолоодж исэн гэж хариулсан баг. За тэгээд Hulk болохоор шууд нөгөө Josh Griffin руу уцаар холбогдоод тухайн одоо осолцсон машин дээр очихдоо ямар нэг с ิจ гтэй зүйл анзаарсан уу гэдгийг нь асуусан чинь
Griffin болохоор үгүй гэж хариулсан юм байна. За тэгээд тэр хэлэхдээ ээлж нь яг ингээд дуусгаж явах үеэр тухайн нөгөө замын хажуу руу орсон машиныхын жолооч ингээд тусламж хүссэн болохоор тэр хүнд бол чирэгч машин дуудаж өгсөн. Тэгээд чирэгч машин шөнийн 2 цаг 30 минутын өмнө явж очсныхаа дараа би ингээд гэртээ харсан гэдгээ хэлсэн юм байна. За тэгээд Bridger болохоор Kimтэй хамгийн сүүлд 3 цаг орчимд ярьсан гэж бол хэлсэн. Тэгэхээр тухайн нөгөө замын хажуу руу орсон машин 2 цаг 30 минутанд одоо ингээд чирэгдээд явсан. Тэгэхээр нөгөө шууд руу яваад орсон гэдсэн машины жолооч бол сэжигтэн биш юм шиг санагдчихсан. За ингээд Hulk болохоор нөгөө Simpson гээд өөр нэг цагдаагаас 2-7 хоногийн өмнө Kimтэй одоо таарсан тухайга илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч гэж хэлсэн байгаа. Энэ нь болохоор ингээд баг зэрэг бас холбогдолтой байж магадгүй гэж бодож исэн юм. За тэгээд Simpson болохоор тухайн үед бичижсэн тайлангаа гаргаж ирээд за тэрэн дээр нь бичснээр бол 3 сарын 15-ны Бям гаригийн шөнө Kim нэг дэлгүүрийн зогсоол дээр ирээд Simpson бас өөр нэг одоо офицер болох Roger Griffind одоо ингээ хандаж тусламж хүссэн юм байна л да. За энэ Roger Griffin гэдэг нь болохоор түрүүний одоо дурддагчижсэн шинээр ажилд орсон гэдээсэн Josh Griffin гээд цагдаа болохоор ингээд аав хүү хоёр юм байлээ. Тэгээ Roger Griffin гэдэг хүн болохоор арай ахмад настай тийм цагдаа, харин Josh Griffin болохоор дөнгөж шинээр ажилд орсон юм залуухан одоо цагдаа гэдээ ойлгочих болно. За тэгээ тайланд орцснаар Simpson болон Roger Griffin хоёр Kimийг зам дээр ингээд дарамтлаад байсан машиныг ерөнхийдөө бол хойноос нь хөөж аваад барьж авч чадсан юм байлээ. За тэгээд машин дотор нь болохоор Eric Williams, George Connell гээд хоёр эрэгтэй байсан. За тэд нар болохоор Kimийг ингээд өөрөө ингээд гэрлээ анивчуулаад ингээд тохиод исэн штэ. Тэгэхээр нь бит хоёр бас ингээд гэрлээрээ тогсон энэ гэсэн зүйлийг ярьсан. Тэгээ эндээс нь харахаар тухайн хоёр залуу бас Kimийн хооронд ингээд зүгээр л үл ойлголцсон зүйл гарсан юм шиг байсан болохоор илүү ямар нэг зүйл авлахгүй тэгээд явуулсан юм байлээ. За гисэн хэдийч Eric George гээд нөгөө хоёр залуутай заавал ярилцах хэрэгтэй гэд нөгөө Hulk гээд цагдаа бол бодсон маа. За тэгээ тайлангаас болохоор тэдний холбоо барих мэдээллийг нь аваад хоёулантай нь холбогдсон. Гэхдээ тэр хоёр хүн Kim алга болсон шөнө хаана байсан гэдг нь бүрэн одоо баталгаатай тийм alibi-тай байсан болохоор сэжигтний тооноос шууд хасагдсан. Солонгосын Happy Moon Day брендийн өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампон албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалагдаж эхэллээ. CEO-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Найдвартай хамгаалалт 5 тухыг танд мэдрүүлэн Happy Moon Day CEO-гийн бүх салбараас. За тэгээ дараагийн өдөр нь буюу одоо 3 сарын 30-ны Ням гаригийн орой одоо нар жаргасны дараа Hulk болохоор хотын захад байрладаг мухар тийм хөнгөө шахам газраар яваад Kimийн одоо машин олцсон газраас ойролцоогоор 2 мэдлийн одоо зайтай газар явж очсон. За тэгээ гудамжны төгсгөлд бол хит хитэн цагдаагийн машин одоо очоод зогссон байгааг олж харсан. Тэгээ тэр бол мод руу ороод харанхууд ингээд гарч идэнгийн гэрлүүд нааш цаашаага хөдөлж байгааг бол харсан байгаа. За тэгээд ойртод очисон чинь цагдаа жижигхэн тийм одоо талбайг тойруулаад цагдаагийн тууз батж байгааг бол олж харсан. За тэр хэсгийн голд болохоор дээврийн хавтан бас мөчрнүүдийн доороос тийм хоёр хөл бол цухуугаад харагдчихсэн маа. За тэгээ яасан бэ гэхлээр цагдаа нар бол тухайн орой Kimийг хайж исэн орон нутгийн одоо хоёр иргэнээс дуудлага хүлээж авсан юм байна. За тэр хоёр болохоор ой дотор нэг цогцос олсон ч гэсэн огт тэрэнд нь бол хүрээгүй ер нь лайртайчгүй зүгээр л тэнд нь орхиод тэгээд ингээд залглаа гэдгээ мэдэгдсэн юм байна. За тэгээд Hulk явж очсны дараа шүүх шинжилгээний баг бол тухайн нөгөө хавтан за тийм мөчрүүдийг нь одоо биенээс нь ингээд холдуулсан. За Hulk болохоор гарч идэнгээ гаргаж ирээд доошоо сайн одоо бүхэж сууж агаад ингээд ажиглаж харсан. За ингээд тэр даруйда тухайн эмэгтэй бол аль хэдийн нас барчсан. Тэгээд Kim Medlin мөн гэдгийг нь ойлгосон байгаа. За тэгээд эмэгтэй болохоор богинохон өмдтэй. Тэгээ дээгүүрээ болохоор нөгөө юм левчгтэйгээ тэгээ толгой дээгүүр нь одоо ингээд цамцыг нь татчихсан байдалтай харагдчихсан. За нүүрнийх нь нэг тал нь болохоор ингээд маш их гэмтсэн одоо зодуулсан хүзүүн дээр нь зүсэгдсэн хөхөрсөн тийм олон одоо шархууд байсан. Өвдөг дээр нас ингээд нөгөө шалбархай тийм шарх сорвнууд бол байсан. За тэгээ түүний зүүлд бас хормын бөгж нь одоо гарандаа хിവэрэ байсан болохоор алуурчин бол дээрэм хийгээгүй гэдэг нь тодорхой байсан. За тэгээ дараа нь болохоор шүүх шинжээчэд Kimийн цамцыг тайлаад хумсныхан доороос дээж авч эхэлсэн. За магадгүй Kim одоо алуурчнаа ингээд майжих ч юм уу те инстинктээр ямар нэг байдлаар тэмцэлдээд ДНХ-ийн уул мөр үлдээсэн байж болно гэж үтсэн. За Hulk болохоор нэг шинжээч цамцыг ингээд нотлох баримтын
уутанд одоо яг хийх жагааг харангуйтаа байж байгаараа гэж хэлсэн маа. За тэгээ ойртож очиод нөгөө гарчид ингээд тусгаад цамцан дээр нь нэг гутлын мөр байгааг бол олж харсан байгаа. За тэгээ тэр цамцыг лабораторид илгээгээд яг ямар хэмжээтэй ямар төрлийн гутал энэ цамцан дээр ингээд мөр болоод үлдсэн гэдгийг тогтоохыг даалгасан юм билээ. За тэгээ ямар тач Халк бол хоёр тийм чухал сэжүүртэй ямар тач болж авсан. За нэгдүгээрт нь болохоор Кимийн цогцос болцсон газар нь одоо Westwood Industrial Drive гээд Lovers Lane гэж нэрлэгддэг, хүмүүс одоо ийм ганцаараа байх гэж очдог тийм нэлээд одоо тусгаарлагдмал газар байд юм байна л да. Тэгэхээр алуурчин Кимийг тийшээ аваачсан гэдэг нь тэр хүн болохоор яг энэ бүс нутгийн орчноо ерөнхийдөө маш сайн мэддэг хүн байж магадгүй гэж бол үзсэн. За хоёр дахь чухал сэжүүр нь гэх юм бол Кимийн машиныхаа орчимд ямар ч тийм тэмцэл болсон шинж тэмдэг ерөөсөө байгаагүй. Тийм болохоор Халк бол түүнийг танихгүй хүн одоо ингээ хүчээр авч явсан гэж ерөөсөө бодоогүй юм билэ. Харин ч Ким ингээд өөрийнхөө таньдаг, за бас итгэж болохуйц хүнтэй хамт ингээд машинаасаа гараад одоо ийш тийшээгээ хаашаа чинь явсан байх магадaltaй гэж үзсэн юм байна. За маргааш нь буюу 3 сарын 31-ний даваагаар Халк болохоор байцаалтын өрөөнд өөрийнхөө нөгөө найз болох Кимийн нөхөр Бриджертэй ингээд ярилцахаар болсон байгаа. Тэгээ Кимийн одоо машин олдсон цагаас эхлээд энэ Bridger гэдэг нөхөр нь бол мөрдөн шалгалтанд хитрхи их оролцоол, хитрхи хушууд өрөөл зарим талаараа бол ингээд цагдаа нарыг бол нэлээд их шахажсэн баг. За тэгэл одоо ингээд зөвшөөрлгүйгээр эхнэрийнхээ машин руу явж ороод хэргийн газрыг үндсэндээ бол одоо мэрэгжлийн хэллэгээр бохирдуулсан гэж үзээд байгаа. За тэгээд Халкт болохоор Bridger alibi буюу ингээд шүн хаана байсан талаараа худал хэлсэн гих мэдээлэл бол одоо цагдаа дээр очсон байсан юм билээ. За анх ингээд Ким алга болох үеэр Bridger цагдаад бол 2 цаг 30 минут орчимд гэртээ ирсэн. За тэгээ 3 цаг төгсөх үеэр Кимтэй одоо хэдхэн минут уцаар ярьсан. Дараа нь ингээд шууд унтахаар хэвцэн гэдгийг хэлсэн. За тэгсэн чинь нэг цагдаа болохоор Халкт ингээд шөнийн 2 цаг 30 минут орчимд Bridger-ийн хар өнгийн пикап машин нь хотын төвөөр явж исэн гэд мэдээллийг өгчихсэн байсан. За энэ нь болохоор нөгөө Bridger-ийн гэртээ за бас нөгөө DJ хийж исэн газраас ирэх замтай ерөөсөө огт нийцэхгүй байсан. Тэгээ Халк байцаалт эхлэх үеэр Bridger бол маш тийм сэтгэлээр унсан байдалтай харагдчихсан. Ягаад гэх юм бол ерөнхийдөө хэдхэн цагийн өмнө ингээд эхнэрээ нас барсан гэдгийг мэдчихсэн байсан. Тэглээгээд Халк ажиллаа хийх ёстой байсан болохоор шууд гол асуудал руугаа ороод нэг цагдаа чиний машиныг хотын төвд одоо ингээд явж байгааг харсан байна. Энэ нь чиний яриад байгаа алибайтай нэлээд зөрчилдөж чинь чи ягаад ингээд худлаа ирсэн бэ гэж асуусан чинь Bridger болохоор бүр амар уурлаад тэгээд ингээд Халк руу хашгираад яг ийм зүйл ингээд болчиход хахад чи намайг яаж ингээд худлаа илсэн гэж буруутгаж чадчихэна. Чи намайг эхнэрээ гэмтээсэн гэж сэжиглээд байгаа юм уу? Би ерөөсөө тийм зүйл хийгээгүй гэдээ одоо ингээд нөгөө найз руугаа орилж исэн байгаа байхгүй юу? За тэгээд Халк руу бүр ингээд амар уурлаад над дээр ингээд цагаа урж ахаар өөр тийш нь анхаарлаа хандуулал ерөн дээр ягаад гэхээр маш олон баримтууд өөр зүйл рүү зааж ийна гэдгийг хэлсэн. Кимийн машины орчимд тэмцэл болсон шинж тэмдэг ерөөсөө байхгүй, цонхоо ерөнхийдөө бол доошлуулсан байсан. Тэгээ жолооны нэмэлт нь алга болсон гэх мэт зүйлүүд нь бүгдээрээ замын шалгалт буюу одоо ингээд цагдаа ингээд зогсоогоод одоо ингээд бичиг баримтуудыг шалгадаг штэ. Тийм зүйл буруугаар иргсэн юм шиг харагдаж байна гэж одоо энэ Bridger гэдэг нөхөр нь бол хэлсэн байна. За тэгчээд Кимийг би хинээс ч илүү сайн мэднэ. Тэр шүн дунд танихгүй хүн машина зогсоогооч гингүүт зогсох хүн ерөөсөө биш. Тэгээд ч бүр машинаасаа буухгүй. Ялангуяа 2-7 хоногийн өмнө зам дээр бас нэг асуудалтай орооцолтчихсэн. Тийм болохоор айгаад урдныхаасаа улам илүү болгоомжтой ханддаг болсон учраас тийм зүйл хийх хүн ерөөсөө бишээ гэж хэлсэн. За ингээ хэдэн минутын дараа Халк бол байцаалтын өрөөнөөс гарч ирээд багийнхандаа Ким амиа алдсан шүн хотын орчмоор байсан хяналтын камеруудын бичлэгийг бүгдээр ингээд шалгахыг нь даалгасан. Bridger үнэхээр тухайн үед гэртээ байсан уу эсвэл хот дотор явж исэн үү гэдгийг батлах хэрэгтэй байсан. За ингээд цагдаа нарын хувьд бол түүний худлаа хэлсэн гэдгийг нотлох баримт байгаагүй болохоор Bridger-ыг бол суллаад явуулахаас өөр арга байгаагүй. За гэхдээ Bridger бол гарч явах үеэрээ маш ууртай, хаалга энтер саваал бас давхар ингээд сэтгэл санааны байдал айгүй хэцүү байсан болохоор Халкийн хувьд магадгүй одоо Bridger эхнэрээ хүнөөцсөн биш үү гэсэн тийм бодолтой үлдсэн баг. За ялангуяа Bridger ингээд манай эхнэр танихгүй хүн зогсоолаа гэд машинаасаа ерөөсө буух хүн биш гэж хэлсэн зүйл нь өөрөө бол нэг зүйлийг илтгэж исэн. Тэр нь юу вэ гэхээр ингээд Ким бол өөрийнхөө ингээд таньдаг, итгэдэг
хүнээсээ болоод машинаас буусан байж магадгүй. Тэр хүн нь Bridger буюу одоо ингээд нөхөрч байж болно штэ гэж бодсон баг. За тэгээ хоёр дахь магадлал нь мэдээж Ким бол цагдаад итгээд машинаасаа буусан байж болно. Гэхдээ тухайн шөнө ямар ч цагдаа хин нэгнийг зам дээр зогсоогоогүй гэдгийг аль хэдийнэ мэдчихсэн байсан ч гэсэн өөр нэг хүн цагдаагийн дүрсгээд цэнхэр гэрэл асаачсан бас явж исэн байж магадгүй. Ким тэгээд 2-7 хоногийн өмнө нөгөө цагдаа нараас тусламж хүсэжсэн гэсэн штэ. Тэгээ тэр үеэр тусалсан хоёр цагдаа болохоор радио станцаар бусад цагдаа нартаа бас мэдээлэл өгөөд энэ эмэгтэй одоо шөнийн цагаар яг энэ замаар ганцаараа явдаг болохоор анхааралтай аваарай гэсэн тийм мэдээллийг бол дамжуулж исэн. За тэгэхээр нөгөө станцаар хоорондоо ярьж исэн нь болохоор цагдаа нарын хувьд бол тийм нууц мэдээлэл энэ төр биш байдаг болохоор сканер ашиглаад тэрийг нь сонсож болдог байсан юм байна. За тэгээ Халк болохоор бүс нутгийн бусад цагдаагийн хэлцүүд рүү холбогдож эхэлсэн. За тэгээд сайхан ер нь ингээд эмгтээчүүдийг дарамтлсан ч юм уу цэнхэр гэрэл асаасан тиймэрхүү төрлийн дээрэмчдийн хоёр тусдаа мэдээлэл бүртгэгдсэн гэдгийг нь олж мэдсэн. За тэдний нэг нь аль хэдийнэ баригдаад Ким одоо алуулах үед бол шоронд байсан болохоор энэ хэрэгт угаасаа холбоогүй харин нөгөө сэжигт нь одоо хүртэл баригдаагүй байсан юм байна. За тэгээ хэдэн өдрийн дараа буюу 97 оны 4 сарын 4-нд Халкийн хувьд ерөнхийдөө бүх сэжүүрүүд эцэстээ мухардалд орчихсон байсан. Хяналтын камерын бичлэгүүдийг шалгаад үзсэн чинь Ким алга болсон шөнө Bridger-ийн одоо пикап хот дондор явж исэн ямар ч тийм баримт олдоогүй юм бэлээ. Тэгээ тэр шөнө одоо яг энэ Bridger-ийн машиныг харсан гэж хэлсэн цагдаа болохоор андуурсан юм шиг байлээ. Bridger ч гэсэн тухайн цагтааг ингээд миний машин гэдэг өөр хүнийхтэй андуурсан юм биш үү гэдээ суурлаад ярьж исэн баг. За тэгээ Халк мэдээж Кимийн ажилтдаг байсан нөгөө баарны менежер бас хамт ажилтдаг бусад хүмүүстэй нь ярилцсан. Магадгүй нөгөө алуурчин болох хүн нь энэ баарны үйлчлүүлэгч тэгээ түүнийг араас нь дагаж явж исэн байж магадгүй гэж үтсэн ч гэсэн Кимтэй асуудалтай байсан ч юм уу тиймэрхүү үйлчлүүлэгч огт байхгүй тухай одоо нөгөө хүмүүс нь бол ярьсан байгаа юм л та. Энэ үеэр Халкийн багийн бусад гишүүд Кимийн машин олдсон газрын ойролцоо нэг газрын шөнийн ээлжинд ажилладаг нэг эрэгтэйтэй бол ярилцсан юм байлаа. За тэр хүн болохоор нэлээд тийм чухал гэмээр мэдээллийг бол өгч чадсан. Тэр хүн болохоор Кимийг алга болсон шөнийн одоо 3 цагаас өмнө бол ажилласаа гарсан. Тэгээд Old Charlotte Highway руу яг ирэхгээ зогсож исэн чинь нэг улаан өнгийн машин бол явж өнгөрч байгааг харсан. Тэгээд тэрний дараа эсрэг чиглэлд нь явж исэн өөр нэг машин гинэт одоо ингээд огцом эргээд U-turn гэж хэлдэг шүү дээ. Одоо ингээд нэг одоо урсгалаас нөгөө урсгал руу ингээд эргээд явсан гэсэн. Тэгэнгүүтээ одоо нэг улаан машины араас маш тийм хурдтайгаар дагаж эхэлсэн гэж хэлсэн. Тухайн машин нь дээвэр дээрээ гэрэлтэй арт талдаа гэрэл ойлгогч тууцтай байсан болохоор тэр хүн энэ машиныг бол цагдаагийн машин гэж бодсон боловч яг тодорхой тэмдэглэгийг нь ерөөсөө сайн харж амжаагүй гэдгийг хэлсэн юм байна. За тэгээд Халк болохоор тухайн шөнө одоо жижүүрт байсан Monroe Police Department-ийн бүх одоо цагдаа нарыг бүртгэж шалгасан. Тэд бол Ким алга болсон цагт хэнийг ч зогсоогоогүй гэдгийг уг нь бол мэдчихсэн. Гэхдээ энэ шин мэдээлэл Кимийг хөнөөсөн хүн цагдаагийн дүр эсгсэн байж магадгүй. За өөрөөр хэлэх юм бол цэнхэр гэрэлтэй тийм одоо дээрэмчдийн нэгэнд байсан байж болох онолыг улам бүр баталж өгсөн байгаа. За сүүлийн хэдэн өдөр ингээд Халк бол ойролцоо хотод бүртгэгдсэн ч гэсэн баригдаагүй. За ийм цэнхэр гэрэлтэй яваад байгаа хүмүүсийг харсан байж болох бүх гэрчүүдийг хайж исэн ч гэсэн ямар ч үр дүнд хүрээгүй юм бэлээ. Хинч бол тэр сэжигтнийг илрүүлэхэд туслах мэдээлэл өгч чадаагүй. Ингээд мөрдөн байцаалт удаашарч эхэлж исэн ч гэсэн гинтл ингээд Халкийн утсан дуурсан. За тэгээ утсаа авсан чинь шүүх шинжилгээний лабораторийн мэрэгчлэлтэн бол ингээд залгсан байсан. За тэд бол Кимийн цамцан дээрээс олцсон гутлын мөрийг шинжилж дууссан гэдгийг хэлсэн. За мэрэгчлэлтэн тухайн зүйлийг тайлбарлаж дуусгаад Халк болохоор Кимийн алуурчныг яаж олохоо бүрэн баг ойлгосон гэсэн. За гутлын мөнгөр гэрчээ мэдүүлэг бас бусад шүүх шинжилгээний баримтанд тулгуурлаж цагдаа нар 1997 оны 3 сарын 29-нд Ким Медлин гэх эмэгтэйд яг юу тохиолдсон талаарх дүгнэлтийг одоо та бүхэнд ярьж өгье. За шөнийн 3 цагийн орчимд алуурчин бол Old Charlotte Highway замаар явж исэн. За тэр бол хэдэн цагийн турш залуу эмэгтэйчүүдийг баг зэргийн зөрчил гаргасан ч юм уу заримдаа бүр ямар ч буруугүй байхад нь зогсоогоод дарамтлж исэн баг. За тэгээ бажитэл тэр бол замаар танил тийм улаан өнгийн джип машин өнгөрөхийг олж харсан. Тэгээд тухайн машин 7 хоногт хэдэн удаа шүн яг энэ замаар явж байгаа гэдгийг хараад жолооч болохоор шаргал өстэй залуу эмэгтэйд шууд анхаарлаа хандуулж бараг ингээд донтох шахуу болсон байсан гэж ойлгож байна. Тэгээд яг тэр өдөр ямар нэг зүйл хийх цаг нь болсон гэж дотроо бодсон байгаа. За тэгээд тэр бол огцом U-turn хийгээд джипний араас хөөгөөд машины гэрлээ асаасан. За удалгүй тухайн машин болохоор замын хажуу руу зогсоод тэр үеэр алуурчин бол машинаасаа бууж жолоочийн талын
цонх руу бол төгсөн. Дотор байсан эмэгтэй цонхоо доошлуулад жолооны өмнөлгөө өгөөд өөрийгөө Ким Мэдлин гэж танилцуулаад ямар нэг асуудал гараа юу гэж илтгэр бол асуусан. За харин алуурчин зүгээр л машинаасаа буу гэж тушаасан байгаа. Ким бол баг зэрэг гайхсан ч гэсэн хэлснээр нь ингээд машинаасаа буусан. За тэгэнгүүт нь алуурчин түүний гарыг нь гавлаад хүчээр ингээд өөрийнхөө машины арын суудлал руу чирээд оруулсан. За дараа нь бол жолоочийн суудалд тэр суугаад машинаа хөтлөсөн. Ким бол сандарсандаа шууд уйлаад эхэлсэн. Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Яагаад намайг баривчилж байгаа юм бэ гэж асууж исэн ч алуурчин бол түүний яриаг огт тоогоогүй. За тэгээ тэр бол олон 7 хоногийн турш яг энэ мөчийг дотроо төсөөлж исэн ч гэсэн үнэндээ дараа нь бол яхаа сайн төлөвлөөгүй байсан. За тийм болохоор тэр зогсоод дараагийн алхмаа бодож эхэлсэн. Тэгэхээр хэсэг хугацаанд энэ машин маань зогсож байгаа дахиад хөдөлсөн гэсэн. За тэгээ тэр тусгаарлагдсан хүн бараг байдаггүй мухар зам руу эргэсэн. Тэр үеэр арын суудалд сууж исэн Ким бол гинэт нам гүн болоод алуурчин талент харсан чинь Ким ардаа ямар нэг зүйлийг оролдож байгаа юм шиг харагдсан. За тэгээ алуурчин болохоор арын хаалгыг төгчгээ марцсан гэдгээ шууд ойлгосон. Тэгээ яг төгчгийн завдалгүй арын хаалга нэгдээд Ким бол хөдлөд явж исэн машинаас үсрээд буусан. Алуурчин огцом торомсолж машинаа зогсоогоод замын голд одоо ингээд гавтаа хөвтчихсэн Ким рүү гүгээд очисон. Тэгээ бодох ч сөхөөгүй шууд гарч идэнгээр толгоор нь хүчтэй зөхиод нуруунд дээр нь гიშгэж агаад хүзүүг нь хугалсан байгаа. За тэгээд тэр зогсоогүй гарч идэн одоо хоёр гараараа барьж агаад хүзүү хэсэгт нь байрлуулж чанга хоошин татаад Кимийг хөдөлгөөнгүй болтол нь боомлсон юм байна. Дараа нь тэр бол цогцыг замаас чирж ойроо оруулаад гавыг нь аваад мөчөр хог хаягдлаар дараад нуугаад ирсэн. За тэгээд тэр гэртээ хараад машинаа цэвэрлээд өөрийг нь энэ хэрэгтэй холбох ямар ч нотлох баримт үлдээхгүй байхаар зүйлийг баталгаажуулсан. Гэхдээ энэ үеэр тэр бол нэг чухал нотлох баримтыг анзааралгүй орхисон байсан. За тэр нь болохоор Кимний энэ цамцан дээрх гутлын мөр байсан. За тухайн мөр нь болохоор ингээд V хэлбэрийн маш тийм онцгой хээтэй байсан болохоор танихад бол маш амархан байсан юм билэ. Ингээд хэдэн 7 хоногийн дараа шүүх шинжилгээний лаборатори тухайн мөрийг Thorgood компани үйлдвэрлэдэг цэрэг болон цагдаагийн тусгай гуталтай холбож тогтоож чадсан юм байлээ. За тухайн гутлын загвар нь яг Monroe Public Safety Department-ийн цагдаа нарт олгодог гуталтай адилхан байсан. За энэ нь болохоор Кимийн алуурчин зүгээр нэг цагдаагийн дүр өсгсөн хүн биш, харин жинхэнэ цагдаа байсан гэдгийг илтгэжсэн. За алуурч нь болохоор Josh Griffin байсан. Та бүхэнд дугаарын дундуур ярьж исэн дөнгөж шинээр ажилд орсон залуухан цагдаа Josh Griffin мөн байсан. За энэ хүн болохоор Ким яг алга болохоос ойролцоогоор хагас цагийн өмнө замын хажуугийн шуудуур орсон машин дээр очиод тухайн машинд чирэгч дуудаж өгсөн тэр цагдаа байсан. За тэгчээд энэ Josh Griffin болохоор Кимийн машин хэддэх өдрийн хэдэн цагийн үеэр хаагуур явдаг гэдгийг нь өөрийнхөө аав болох Roger Griffin гэдэг хүнээс бол мэдэж авсан юм байна. За түүний аав нь болохоор 3 сарын 15-нд нөгөө Simpson гэх цагдаатай хамт бол Кимтэй зам дээр асуудал үүсгээд байсан хүмүүстэй уулзах гад явсан талаараа өөрийнхөө хүү Josh Griffin-д ярьчихсан байсан. Тэгээ энэ цагаас хойш Josh Griffin Кимийн машиныг нь анхаарч хүлээдэг болж эхэлсэн юм билээ. За Josh Griffin 1997 оны 5 сарын 30-нд Ким ингээд алуулснаас ойролцоогоор 2 сарын дараа баригдсан юм билээ. За эцэстэн дээр бол 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг, бас хүн хулгайлах хэрэгээр буруутгагдаж бүх насаараа хорих ялыг авсан юм байна. За тэгээ та нар бодож иж магадгүй яагаад ингээд дөнгөж цагдаа болсон залуу энэ зүгээр ингээ явж байгаа зам дээр явж байгаа 26 настай эмэгтэйг хөнөөх болсон юм болоо ингээ шалтгаан нь юу байсан юм болоо гэж бодож байгаа бах. За гэхдээ энэнд бол энэ Josh Griffin гэдэг хүн өөрөө ерөөсө тайлбар энэ төр хэлээгүй учраас хамгийн боломжит хувилбар нь юу вэ гэхээр энэ залуу болохоор Кимд бүр хитрхи их автаад ингээд хит их ингээд донцсон гэж үздэм билээ. За тэгээ ямар ч тач ингээд 2 сарын дараа гэмт хэрэгтэн баригдаад зохих ёсны ял шийтгэлээ авснаар энэ хүү хэрэг маань ингээд өндөрлөж байна. Та бүхэн бас өөрсдийнхөө хэмжээнд энэ хэргийг хэн үйлдсэн байж болох уу гэсэн тийм таамагтай энэ дугаарыг бол сонссон байх гэж бодож байна. Энэ удаагийн нэмэлт дугаартай маань Солонгосын Happy Monday брэнд хамтарч ажиллалаа. Өөрөөсөө түлхэгчтэй хөвөн даван органик тампоныг та CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Нэмэлт дугаараа дуустал сонссны эзэн сонсогчдоо баярлалаа. Ингээд хагасаа өдөр 159 дахь подкастаараа эргээд уулзъя.